Улаанбаатар хотын замын төгжрөл нийслэлчүүдийн хамгийн тулгамдсан асуудал. Хотын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилт, стандартгүй буруу төлөвлөлт, нийтийн тээврийн сонголтгүй болон хангалтгүй байдал, замын даацаасаа хэтэрсэн тээврийн хэрэгслийн тоо зэрэг олон шалтгааны улмаас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төгжрөл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдснээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 9 км/цагаас 13 км/цаг болоод байна. Сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Энэ байдал цаашид үргэлжилбэл 2030 онд 5 км/цаг, 2040 онд 1 км/цаг байх тооцоолол гарч байна. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг төгжрөлд алдаж байна гэсэн тооцоолол гарсан байдаг. Хөгжин тэлж буй томоохон хотууд маш олон сорилтуудтай нүүр тулсан байдгийн нэг нь авто замын төгжрөл бөгөөд ухаалаг зөв аргаар шийдэж чадсан улс орны жишээ олон бий. Өнөөдөр Улаанбаатар төдийгүй дэлхийн мегаполис хотуудын хувьд авто замын төгжрөл нь нийгмийн хөдөлмөрийн бүтээмж, сэтгэл зүй, стрессийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарыг дордуулж, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж буй томоохон шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл улс орон том хотуудын хөгжлийн хурд нь авто замын хөдөлгөөний хурдтай хамааралтай болоод байна. Тийм ч учраас төгжрөлгүй, аюулгүй, стрессгүй хот бол аз жаргалын индексээр тэргүүлдэг. Төгжрлийг бууруулахын тулд мегаполис хотын удирдлагууд бүгд л өөр өөрийн арга замуудыг хайж хэрэгжүүлдэг боловч зөв менежментээр ажиллаж төгжрлийг ялсан нь ч бий, мөн төгжрэлд ялагдсан нь ч бий. Бид энэ удаа дэлхийн хотууд төгжрлээ хэрхэн шийдсэн талаарх сайн туршлагаас үзүүлэхээр бэлтгэлээ. Хамгийн түрүүнд Токио хотын шийдлээс танилцуулъя. 1990-ад оны эхээр Японы нийслэл Токио хотод олон километр үргэлжилсэн төгжрөл үүсэж, оршин суугчид нь автомашинаас ялгарах хортхийнд хахаж цацаж байлаа. Өнөөдөр 30 жилийн дараа 14.5 сая хүн амтай Токио хот уран зөгнөлт киноны чимэг зураг мэт харагдана. Олон төвшний огтлолцол бүхий гүүрэн замууд ба тусгай мэдрэгчүүдээр тоноглогдсон ухаалаг гэрлэн дохионууд эдгээрийг тээврийн удирдлагын нэгдсэн төвөөс хяндаг. 16 мянган ширхэг хит улаан туяаны мэдрэгчүүд бодит цаг хугацааныг горимд ажиллаж тээврийн хэрэгслүүдийн дундаж хурдын талаарх мэдээллийг дээрх төв рүү дамжуулна. Эдгээр мэдээллийг жолооч нар автомашиндаа байрлуулсан GPS төхөөрөмжөөр хүлээн авснаар төгжрлээс зайлсхийх боломжтой. 16 мянган ширхэг ухаалаг гэрлэн дохионууд хөдөлгөөний урсгалын нэгтрэлээс хамааран ажиллагааныхаа горимыг автоматар өөрчилнө. Түүнчлэн ойртон ирж буй явган зорчигчийг мэдэрснээр түүнийг ногоон гэрлээр уулзвар нэвтрүүлнэ. Хэрвээ тухайн автомашин зөвшөөрсөн гэрэл дохио хассан үед уулзвраар нэвтэрч амжаагүй тохиолдолд ухаалаг гэрлэн дохио ногоон гэрэл асах хугацааг хэдхэн секундээр удаашруулснаар уг машиныг төгжрөлд оруулахгүйгээр нэвтрүүлэх жишээтэй. Энэхүү ухаалаг системд цагдаа, түргэн тусламж, онцгой байдлын бүх албад холбогджээ. Харин энэ бүхнийг зохицуулдаг нэгдсэн төвд нэг ээлжиндээ ердөө 4-5 хүн ажиллаж 14.5 сая хүнтэй нүсэр том хотын замын хөдөлгөөнийг зохицуулдаг гэхэд итгэмээргүй. Тэд даруухнаар ярихдаа төгжрлээс зайлсхийхэд хамгийн гол нь автомашин жолоодох соёл, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга бат чухал гэцгээх аж. Гэхдээ мэдээж Япон соёл хүмүүжил замын хөдөлгөөнд нь хүртэл нөлөөлдөг бөгөөд эхлээд би биш та яв гэсэн бичигдээгүй дүрм үйлчилдэг. Японд жолооч нарт тавих шаардлага өндөр, машин унах зардал ихтэй тул хүмүүс нийтийн тээврээр зорчихыг илүүд үзнэ. Жишээ нь жолооны курст сурахад маш их мөнгө төлөх ба курсээ төгссөн ч гэсэн танд автомашины зогсоол бий гэдгийг баталгаажуулсны дараа л машин худалдан авах эрхтэй болно. Машина хаа нэгтээ дур зоргоороо гудамжинд төгжиж орхичоод яваад өгнө гэсэн ойлголт үгүй. Токиогийн төвд зогсоол нилээд үнэтэй бөгөөд сарын төлбөр нь дунджаар
15,000 йен буюу 345,000 төгрөг байдаг байна. Гэхдээ энэ бүх арга хэмжээний үр дүн гарч хурдны зам дээр хөдөлгөөний хурд 60 км/цагаас удаашрах, ердийн зам дээр 40 км/цагаас удаашрсан тохиолдолд төгжрөл үүслэ гэж үздэг нь бусад мегаполис хотуудын оршин суугчдыг гайхшруулж атаархлыг төрүүлнэ. Жишээ нь нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын ба автомашины тоогоор ойролцоо Токио, Москва гэсэн хоёр хотыг харьцуулахад Японы нийслэлийн автозамын сүлжээний урт 28,000 км байгаа нь Оросын нийслэлийнхээс даруй 7 дахин урт юм. Олон түвшний огтлолцол бүхий зам бол Токио хотын өнгө төрхийг илэрхийлэгч байгууламж юм. Энэ замын хамгийн доод хэсэг нь тухайн дүүргийн дотор зорчих зам. Түүний дараагийн түвшнийх нь дүүрэг хооронд зорчих зам бөгөөд тэдгээрийн дээгүүр хурдны зам тавьжээ. Зарим газарт 5 түвшний огтлолцол бүхий зам байдаг байна. Харин Их Британий нийслэл Лондон хот нь хотын төвөөр замбрааг хөлөгдөг байсан хувийн машинтнуудыг яалж чадсан цөөхөн хэдэн мегаполис хотуудын нэг. 2000-ад оны ихэнх үе бол Лондон хотод олон километр үргэлжилсэн төгжрөл үүсэж, автомашинаас ялгардаг хортгийн улмаас агаарын бохирдол дээд цэгтээ тулж, метрон ачааллаа дийлхэ болсон үе байлаа. Гудамжууд болон автозамуудыг өргөдгөх, шинээр зам тавих ямар ч боломжгүй байв. Асуудлыг шийдэхийн тулд маш зоригтой шинжилэл хийхээс аргагүй болжээ. 2000 онд хотын даргаар томилогдсон Кен Ливингстон энэ амаргүй үүргийг өөртөө авлаа. Хотын даргын гаргасан эхний шийдвэрүүд нь хувийн автомашинаар хотын төв рүү нэвтэрхийг хязгаарлах, үүний зэрэгцээ нийтийн тээврийн сүлжээг эрчимтэй хөгжүүлэхийн тулд төлбөрийн нэгдсэн карт гаргаж, нийтийн тээврээр зорчих тасалбарын үнийг хямдруулах явдал байлаа. Тус хот хүн амынхаа тоогоор Токио, Москва зэрэг хотуудтай ойролцоо. Гэхдээ Лондонгийн төв рүү машинтайгаа нэвтрэх боломж тун цөөн хүнд оногджээ. Нэгдүгээрт хотын төв рүү нэг удаа нэвтрэхэд 15 фунт стерлинг буюу 60,000 орчим төгрөг төлнө. Хоёрдугаарт үүнийг төллөө гэж бодоход машина зогсоолд тавих 1 цагийн төлбөр нь 2.4-өөс 4.4 фунт стерлинг. Ийм өндөр төлбөрийг өдөр бүр төлж чадах хүн төдийлөн олон биш. Ливингстоны авсан хатуу арга хэмжээ нь лондончуудын дургуутслыг төрүүлж, тэрбээр суудлаасаа мултрах улс төрийн эрсдэл байсан ч гэлээ хотын шин дарга гаргасан шийдвэр дээр хатуу бат зогсож чадсанаар огцорх нь бүхэл дахин сонгогдсон байна. Өнөөдөр Британий нийслэлийн оршин суугч бүр өдөрт наад зах нь 20 минутын хугацаанд автомашины хортгийг амсгалахгүйгээр хотын гудамжаар чөлөөтэй алхаж, дугуй унаж, биеэ чирэгжүүлэх боломжийг хангахад чиглэсэн тусгай хөтөлбөр хэрэгжиж байна. Харин одоо мөнгөгүй бол машин унах хэрэггүй хэмээх систем үйлчилдэг Сингапурын жишээг сонирхцгоё. Тус хот улсад төвжирлийн асуудлыг өвөрмц аргаар шийдсэн нь иргэдийн худалдан авч буй машины тоонд квот буюу хязгаарлалт тогтоосон явдал байлаа. 6 сая хүн амтай хот улсын иргэдэд сард ердөө 13 мянган ширхэг автомашин худалдах хязгаарлалт тогтоож, дуудлага худалдаагаар худалдан авах эрхийг борлуулах болсноор автомашины зөвшөөрлийн үн 8-аас 10 мянган Америк долларт хүрч байлаа. Үүн дээр автомашины бичиг баримтыг бүртгүүлэх, импортын татвар төлөх гэх мэт олон зардал чирэгдэл гарна. Энэ нь жирийн сингапурчуудын хувьд дааж давшгүй ачаалал болох бөгөөд тэд европчууд ба америкчуудтай харьцуулахад автомашин худалдан авахд даруй 4 дахин илүү үн төлөхөд хүрнэ. Анхны үн нь 20 мянган доллар байдаг. Ердийн загварын тимч шин биш автомашины үн 70 мянган долларт хүрчээ. Тансаг загваруудын тухайд ярилтгүй. Үн нь тэнгэрт хадна. Тухайн автомашиныг эзэмших зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгох ба тээврийн хэрэгслийг өөр хүний нэрээр дахин бүртгүүлэхийг хоригложээ. Ингэснээр тус улсад автомашин гэдэг нь угтаа эд баялаг тансаг хэрэглээ болжээ. Өөрөөр хэлбэл хувийнхаа машинаар зорчмоор байвал маш их мөнгө бол эсвэл өөр газарт очиж амьдрах гэсэн дүрм үйлчлэнэ.
Дэлхийн бусад хотуудын загварыг товчхоноор дурдвал Францын том хотуудад автомашины замын зурвасыг нийтийн тээвэрт зориулан чөлөөлсөөр байгаа бөгөөд уг зурвасаар зорчсон жолоочийг 35 еврогоор торгох, зарим тохиолдолд жолооны эрхийг нь хасах шийтгэл ногдуулна. Үүний зэрэгцээ метроны сүлжээ маш сайн хөгжсөн бөгөөд метроны өртөө хоорондын зай 500 м байдаг тул метрог сонгох хүмүүсийн тоо улам олширлоо. Тэгвэл өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод автобусны чиглэлүүдийг метроны шугамтай холбосноор автобуснаас метронд, метроноос автобусанд суухад ердөө 2 минутын хугацаа шаардлагатай болжээ. Германы Лайпциг хотын захиргаа төвөгжрөл болон агаарын бохирдлын асуудлыг нэгдүгээр шийджээ. 2012 оноос эхлэн автомашинтай эргээд тээврийн хэрэгслийнхээ техникийн паспортыг үзүүлээд нийтийн тээврээр үнэгүй зорчих хэрэгтэй болсноор хувийн машинтай хүмүүсийн ихэнх нь трамвай болон цахилгаан галт хэргийг сонгох болсон байна. Лайпциг хот харьцангуй жижиг хот учраас ийм арга маш сайн нутагшсан байна. Харин Лайпцигээс хэд дахин том хотуудын оршин суугчдын хувьд хол газруудыг трамвайгаар туулах нь хүндрэлтэй. Түгжирлийн улмаас жилдээ 10 орчим тэрбум долларын эдийн засгийн хохирол амсдаг байсан Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотод 1970-ад оны үед автомашинаа хуваалцсан ашиглах carpool гэдэг үйлчилгээ ихэд дэлгэрчээ. Автомашинд нь сууж хамтдаа хотын төв рүү явах хүмүүсийг хайж олохын тулд сонинд зар тавих болсноор ийм хөдөлгөөн анх бий болжээ. Ингэснээр хүмүүс замын хураамж шатгуунд зарцуулдаг мөнгөө хэмнэх боломжтой. Энэ нь такси дуудах ба замын машин хайх гэсэн хоёр сонголтын дундах хувилбар юм. Ялангуяа өргөн удам нутаг дэвсгэртэй Америкийн нэгдсэн улс, Австрали зэрэг улсад ийм арга өргөн дэлгэрсэн. Интернет сүлжээ бий болсноор carpool-ийн 2 дахь сэргэлт эхэлсэн гэж хэлж болно. Та гар утсандаа аппликейшн суулгаад өөрийн байнга явдаг чиглэлийг оруулснаар таны замыг зам дагуу хүргээд өгөх автомашиныг тусгай програм хайж олох болно. Америкийн нэгдсэн улсад 3 ба түүнээс дээш тооны хүн суулгасан автомашинуудад зориулж тусгай зам гаргаж өгсөн ба carpool үйлчилгээг улам дэлгэрүүлснээр замын төвөгжрөл 2 дахин буурна гэсэн тооцоог Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд хийсэн байна. Харин Индонезийн нийслэл Жакарта хотын эрх баригчид төвөгжрлийг бууруулахын тулд зөвхөн 3-аас дээш тооны зорчигчтэйсэн автомашиныг хотын төв рүү нэвтрүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр автомашинтай хүмүүс хоорондоо тохиролцоод нэгнийхээ машинаар ээлжлэн зорчдог болж автозамын ачаалал буурна гэж тооцоолсон байна. Гэвч бодит байдал дээр жолооч нар ингэж нэгдсэнгүй, голдуу хүүхэд эмэгтэйчүүдэд багахан мөнгө өгч машиндаа суулгаад хотын төв рүү нэвтрэх муу аргыг сэдэн олжээ. Иймээс хотын захиргаа 1992 онд гаргасан шийдвэрээ 2016 онд цуцлахаас аргагүйд хүрсэн байна. Грекийн Афин хотын эрх баригчид автомашиныг тэгш сандгаа дугаараар нь хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргаж, зам дээрх автомашины тоо 2 дахин цөөрнө гэж тооцоолжээ. Гэвч энэ шийдвэр үр дүнгүй өгсөнгүй. Афинчууд хязгаарлалтаас бултахын тулд машин худалдан авах нь улам ихссэн бөгөөд ихэнхдээ голдуу хуучин машин унах болсноор түгжрэлээр нэмэгдээд агаарын бохирдол гэдэг асуудал бий болсон байна. Энэ мэтээр зарим мегаполис хотууд төвжирлийг ялж чадсан бол зарим нь энэ тал дээр шинэлэг санаа сэдсэн боловч бүтлгүйцсэн тохиолдлууд ч олон байна.